монголоор тавтай морил. Тэгээд өнөөдөр ингээд jelly болон sour cream байна. тийм ингээд анхныхаа ингээд peanut butter-гүй дугаараа ингээд хийж байгаа. Тэгээд өнөөдөр манай найз нандаа дахиад зачлаа. Тэгээд бид хоёр хамт ингээд өнөөдрийн дугаараа хийхэр болсон. Тэгээд ямар ч гэсэн эхний ээлжинд ингээд 300 subscribers хүрсэн байлээ. Тэгээд баярлаа. Ингээд subscribe хийсэн хүн болгонд ингээд зөндөө их баярлаа. Тэгээд за ингээд ном руу орцгоё. За ингээд өнөөдрийн номыг бас ингээд нандаа маань ингээд санал алгаа. Тэгээд бид хоёр ярихаар ирсэн байгаа. Энэ тэгээ ямар ном мэдлээ? Өнөөдөр юун дээр гарч ирээг болохоор сайн дэлгэрэнгүй тайлбарлаад байхгүй юу? Тийм. Тэгээ за ном нь болохоор энд байна. Им Outliers гээд 2008 онд гарсан ном байгаа. Тэгээ монголоор байдгүй мэдгүй. Гэхдээ энэ орчуулбал цойлогсод баг гэсэн үг. Гэхдээ Монголыг цойлогсод гээд ном байдаг. Тэр биш тэр айгу сэн ном. Тийм. Тэгээд энэ болохоор юм Story of Success буюу амжилтын түүх. Гэхдээ яг сонсогдож байгаа шиг юм байдаг юм биш, амар юм хүмүүсийн түүхийг өөрийн цогоос нь хараад бичсэн айгу сонирхолтой гоё түүх жишээнүүдээр дүүрэн тэм ном байсан. Тийм. Ер нь бол ингээд амжилтанд ингээд хүрдэг ингээд тэр онцгой ингээд сод онцгой хүмүүсийн арт ингээд ямар юм болдгийм бэ? Юу ямар тийм байгалийн нөхцөл байдалч байт юм уу? Ингээд боломжууд бүрдэж тэр хүн тийм ингээд амжилтанд хүрдгийм бэ гэсний ингээд дэлгэрэнгүй ингээд гүн судалсан тиймэрхүү ном байсан. Ингээд амар олон өнцгөөс харсан сонирхолтой байсан. За хоёул тэгээд яаж ярих вэ? Дуртай бүлгүүдээ яриад явах уу? Эсвэл эхнээс нь ингээд яриад явах уу? Ер нь ямар санаа вэ? Эхнээс нь явах юм уу? За тэгвэл ингээд анхны бүлгэн нь болохоор ингээд миний санджаагаар бол нөгөө төрсөн өдөр. За ингээд та нар сонсох юм бол юу төрсөн өдөр яриад байгаа юм болоо гэж бодох ах. Гэхдээ ингээд төрсөн өдөр хизээ төрсөн гэдэг нь ингээд чиний амжилтын нэлээд том хэсгийгээс тодорхойлдог гэсэн санааг хамгийн анх төвшүүлсэн. Тэгээ энэ дээрээ болохоор ингээд хоккей тоглодог хүмүүсийг анх ярьж ирсэн тийм. Канадын хоккейн багийн хүмүүстэй судалгаа хийж үзээд тийм. Тэр судалгаан дээрээ яаж гарсан бэ гэсэн чинь ингээд хамаг ингээд багийнх нь ихэнх ингээд тамирчдуудын дандаа ингээд 1 сар юм уу 2 сар юм уу 3 сард буюу жилийн эхний хагасд ингээд төрсөн хүмүүс амар бүрдүүлээд идэг гэсэн. Тэгээд тэрнийх нь утга учир нь ингээд ямар ч байсан тэр саруудад төрсөн хүмүүс нь онцгой төрдөг гэхээсээ илүү өөр нэг тийм факт байсан тий. Тэгээд тэр факт нь ямар факт вэ? За ер нь Канад жилтгөө дэлхийн ихэнх орнуудад ингээд хүүхдүүдийг ямар нэгэн зүйлд эсвэлж авахтаа яг нэг өдөр тогтцсон байдаг. Тэгээ Монголч гэсэн яг 1 сарын 1-ээс хоошо төрсөн бол тэрнэр яг тэддгээр үеийн хүүхдүүд. Тэгээд одоо 1 сарын ихээр төрсөн хүүхдүүд 12 сарын сүүлээр төрсөн хүүхдүүд бүгдээрээ нэг ангид ингээд элсэд орчдөг. Тэгэхдээ яг 6-5 настай хүүхдүүдийн хувьд яг 1 сар төрсэн 12 сар төрсэн хүүхдийн хооронд бараг 1 жил байгаа. Тэгээ тэр нь ингээд айгүй том ялгаа гарч идэг. Тэгээ Канадын хоккейн багт болохоор яг хүүхдүүдийг бүр нэлээд багаас нь хөлд орхоос нь эхлээд ингээд хүүхдүүдийг жоохоос нь шигшиж авдаг. Тэгээ тэр шигшиж авах явцдаа нөгөө жоохон бага хүүхдүүд чинь хоорондоо 1 жилийн хүүхдүүд хоорондоо том ялгаатай. Тэгээд эхний 3 сар төрсэн хүүхдүүд нь арай нөгөө хөгшин буюу арай бие биелдэр нь хөгжсөн. Тийм тэгээд тэрийг анзаарахгүйгээр л дандаа шигшиж аваад идэг. Тэгээд сүүлд нь хүмүүс манай хүн судалгаагээд анзаарсан чинь яг хамгийн мундаг болсон Канадын хоккейн тоглогчдын 40-50% нь яг эхний 3 сар төрсэн байдаг. Тэгээд 5-6 сар төрсэн хүмүүс нь дараагийн 20% ч юм уу. Тэгээд сүүл төрсэн хүмүүс нь бүр цөөхөн хувийг эзэлдэг. Тэгэнгүүтээ яг сая нандагийн хэлснээр ингээ ганцхан хоккей биш ингээд бүх спортын төрлүүд дээр иймэрхүү жишээ баригддаг. Тэгээ ганцхан спорт биш бас ингээд судлага буюу ингээ энгийн хүүхдүүдийн ингээд бас ингээд амжилтууд дээр амар нөлөөлдөг гэх. Тэгээ тэр нь яаж нөлөөлдөг вэ гэхэлэр эхнээсээ ингээд угаасаа тийм өдөр зооцсон байгаа болохоор ингээд зарим хүүхдүүд нь угаасаа арай жоохон илүү хөгжсөн болохоор арай жоохон илүү ухаантай ингээ эхэлж идэг. Тэгтээ ингээд жоохноос нь эхлүүлээд ингээд онцгой ангийн бүлгэм ч юм уу ухаантай хүүхдүүд анги гэдэг нэг тийм ингээд сонгон монгон руу оруулчих юм бол ингээд тэр ингээд анханаас нь нэг жоохон зөрүүтэйгээс эхэлсэн зөрүү нь ингээд бүр жигнэсээ оюухан илүү хөгжсөн тиймэрхүү ялгаа үүсэж эхэлдэг. Тийм тэрийг нь Matthew effect гэж нэрлэдэг. Бусад хүүхдүүд нь ингээд нэг юм нормал дээшээ болж байхад жоохон давуу талтай эхэлсэн хүмүүс бүр хурдцтайгаар өсөө явцдаг. Тэгээд эцэст нь нөгөө нэг ялгаа нь бүр том болцсон байдаг. Тийм. Тэгээ нэг
спорт гэлтгөө бүх юм дээр нөлөөлдөг. Тий. Тэгээ яг би зөөр хувьдаа ингээд ямар дүгнэлт төрсэн бэ гэхэлэр ирээдүйд хүүхдтэй болохдоо за жоохон эхний хэдэн сарууд нь төрүүлд юм уу гэж жоохон бодсон. Ингээ би ингээ зүгээр 10 жилийнхаа ангийн хүүхдүүдийг бодоод эхэлсэн чинь нэрээ л нэг юм Би бас яг 10 жилээ бодсон чи яг нэг юм өмнөх жилийнх нь 12 сард нэг юм төрсэн нэг жоо хөгшин хүүхдүүд тийм байдаг яг шүү дээ. одоо би жишээ нь 2 оных хахад нэг ангийн 1 оны миний хажууд яг нэг амар хөөрхөн яг нэгдүгээр ангид би амар сандаг байхгүй юу. Би нэгдүгээр ангид амар мус урдаг гэсэн. Тэгээд яг нэг миний ингээд хажуудууд охин амар хөөрхөн ингээ амар гой өндөр тэгээ амар сайн сурдаг заяа. Тэгээд дараа нэг бодоод эхэлсэн чинь надаас бүр 11 сараар ихч надаас тийм хүүхдээсний харсан. Нэг 6 настай хүүхдүүдийн хувьд айгуу том ялгаа. Тийм. Тэгээ одоо ингээд бодоход ингээ өндөр ч гэсэн бит хоёр ингээ төстэй болцсон байхгүй юу. Тэгэхээр ингээд ямар ч байсан тийм байдаг юм билээ. Тийм тэгээ хүүхдүүдээ сургуульд орохдоо бодох хэрэгтэй нэг юм 5 настай хүүхдүүдийг тэр хүүхдүүд хүмүүс заримдаа ингээ шууд сургуульд оруулчихдээ шүү дээ. Тэр нь тийм зөв санаа биш шүү. Тийм. Хөгшин байх тусмаа. Тийм. Жаахан. Тийм. Тэгээ нөгөө дайны тухай жишээ авсан байсан. Дайн усад болохоор зөвхөн баг дайнд ингээ хүүхдүүдийг 10 нас хүртэл ямар нэгэн сонгонд оруулдаггүй. Яг тэр батлыг хүн болго хүүхд болго нэг төвшөнд ингэж авч явж байгаад тэгээ шигшиж эхэлдэг. Тэр нь бол айгүй зөв. Тийм надаас тэр санаа амар зөв санагдсан. Тийм хүүхдүүд яг төлөвшөж амжаагүй байдаг 10 нас хүртлээ. Тийм. За одоо ингээд эхний хоёр дахь бүлэм рүү орцгоё. Энэ нь болохоор энэ бүлмийнх нь нэр нь 10 цагийн дүрм гэсэн нэртэй. 10,000 цагийн дүрм гэсэн нэртэй бүлэм байсан шүү дээ. Тэгээд яг хөө ингээд сонсох юм бол шууд ингээд жоохон ойлгомжтой санагдчих магадгүй. Угаасаа ийм ингээ өөр зөндөө газрууд яригддаг шүү дээ 10,000 цагийн дүрм гэдэг. Энэ болохоор утга учир нь юу вэ гэхлээр ямар нэгэн юмын ингээд мэрэгжилтэн буюу ингээд болохын тулд хүн ингээд тэр юмдаа 10,000 цаг дор хаяж 10,000 цаг зарцуулсан байх хэрэгтэй гинэ. Тэнгүүд нь энэ ном болохоор ингээд Bill Gates гэдэг одоо компьютерийн талаас Bill Gates-ийг жишээ авч байгаа. Тэнгүүд нь урлагийн талаас Beatles-ийг авч байгаа. Тэгээд ер нь ингээд хүн болгоны түүхийг судлаад үзсэн чинь жигнэсээ л ингээд хүн болгоны энэ амжилтанд нь зүгээр ингээд гинтл гараад ирсэн ингээд нэг шүний амжилт юм шиг санагдаж байгаа мөртлөө үний эрэхтэй ингээд амьдрал ингээд тэр хүнд ингээд боломжуудыг бүрдүүлэлтэйсэн. Тэнгүүд нь тэр боломжуудыг энэ ингээд онцгой болж чадсан хүмүүс нь ашиглаад тэр 10,000 цагаа ингээд зарцуулаад тэгээд тэр амжилтандаа хүрсэн гэсэн тиймэрхүү юмны талаар байсан. Тэгээд дэлгэрүүлж тайлбарлах юм бол тийм яг энэ номыг 2008 онд гаргахтаа л яг 10,000 цаг гэдгийг анх гаргаж ирсэн юм шиг байгаа. Тэгээд тэрнээс хойш ингээд бүр зөндөө олон ном, вебсайт, бичлэгэн дээр яригддаг болоод тэгээд одоо харахад яг одоогийн сүүлийн жилийн ингээд TEDx энтриг үзэхээр 10,000 цагийг жоохон ингээд үгүйсгд юм байлээ. Юу энэ it's too much ингээд 20 цаг байхад болно ингээд тийм. Гэхдээ үнэн санагт яг ямар нэг юм дээр бүр мастер мэрэгжилтэн болохын тулд жангалтай цагийг зарцуулах хэрэгтэй. Тэгээ хамгийн анх хэн гаргаж ирсэн бэ гэхээр нэг Erickson гэдэг нэг доктор, профессор хүн билүү дээ. Хамгийн бүр юм гоц мундаг хийлчд яг ямар болохоор тийм мундаг болж чадсан бэ гэж судалгаа хийж үзээд тэгээ яг тэр санаа гаргаж ирсэн энэ хүмүүс яг 20 нас гэхэд аль хэдийн 10,000 орчим цагийг хийлээ тоглоод өнгөрөөсөн тийм хүмүүс бүр юм бусдаасаа гоц байсан. Тэгээд манай зохиолч ингээд номон дээр оруулаад илүү их судалгаа хийгээд хийсэн мөлий. Тэгээд Beatles-ийн жишээ надад яг их таалагдсан. Beatles болохоор айгүй олон тийм азтай тохиолдлуудаар Hamburg руу ингээд шөнө болгон яваад шүнжэнгөө ингээд тоглох боломжтой болсон. Тэгээд тэр нь болохоор 1.5 жилийн дотор 270 шөнө ингээд дөрвөлээ очиод тоглолт хийжсэн. Тэгээ тэр нь бол 1.5 жилийн дотор аль хэдийн 10,000 цагаад дууссан. Тийм тэрний дараа гэхэд манайд бол бүр мундаг болсон. Дуу зохиох, бинийгаа мэдэрдэг болсон хөгжимд орохмаар. Тийм. Зүгээр сууж агаад бол амжилтанд хүрдэг юм аа. Тэгээд Bill Gates-ийн жишээ ч гэсэн надад бас амар сонирхолтой санагдсан. Өмнөх нэг дугаарууд дээр ярьсан байж магадгүй. Гэхдээ дахиад нэг санаалахад болохоор манай өөрөө баян чинэлэг төрж өссөн. Гэхдээ тэр нь болохоор ингээд амжилтанд хүрсэн нууц нь бол биш. Гэхдээ үний эрэхтэй яг фактор тоглож байгаа зүйл нь мөн. Ягаад гэвэл сайн сургууль сурсан болохоор нэг тийм зуны тийм сургалтын чөлөө нэг тийм газар очоод тэгээд
ямар нэгэн азар, ямар нэгэн завшаанаар тэр газар нь болохоор өөрийн гэсэн компьютертэй байсан. Тэгээд шүнжэнгөө тэгээ бас ямар нэгэн азар, завшлаар тэр компьютерийн газар нь 24 цаг ажилладаг болж таарсан шүү дээ. Тэгээд энэ дээр нь нэмэгдээд өөр бас ингээд жижигхэн том жижигхэн ингээд аз завшаалууд нэмэгдээд манай хүнд өөрт нь ингээд компьютерийнхаа ингээд энэ мэдлэгийг ингээд сайжруулаад дэвшүүлэх тэр цаг хугацааг нь амьдрал өөрөө ингээд тэр боломжуудыг өгöd байсан. Гэхдээ яг амьдрал ганцхан боломжуудыг өглөөгөө бүтдэг зүйл бол биш л те. Манай өөр болохоор энэ боломжийг ашиглаад үнэхээр ингээд сонирхолтой санагдсан болохоор ингээд компьютероор хичээлээд яваадсэн. Beatles ч гэсэн те. Яг нөгөө дуу хөгжим урлагт үнэхээр хайртай хүмүүс болохоор ингээд нойроо үл яг лээ. За нойр хаалгүйгээр тэгээд яг нөгөө дуу хөгжмөө тоглоод сайжраад ингээд stage presence буюу ингээд тайзан дээр яаж ингээд тийм мундаг хүн байх вэ гэдэг тэр юмаа ингээд дэвшүүлээд яваад байсан ингээд. Тэр нь Bill Gates үлийн номон дээр зөндөө дурдгдсан. Яг баг бүх жишээн дээр яг орж ирээд байсан. Тэгээ цааш яг 20 нас хүрээд яг 1975 он болоход тэр үед ингээд дэлхий дээр хүмүүс яг PC буюу personal computer-ыг гэртээ авч эхэлсэн. Арай юм хүртээмжтэй болж эхэлсэн. Тэр үед мань хүн яг бэлэн болсон 10,000 цагаа зарцуулсан. Тэгэл яг бизнес эхлээд яг амар болж исэн. Тийм. Гэхдээ яг өөрсдөө харьцуулаад тэр үедээ харьцуулж болохгүй. Тийм. Тэр бол өөр үе. Тийм. Тэгээд бас ингээд за дараагийн бүлгэм рүүгээ ороход яг бүлгэн болгоно ярих юм бол 30 минутын дээр амжихгүй л хтэй. Яг хальт ингээд дуртай юм яриад өчөө. Тийм. Тэгээд бас ингээд яг ганц нэг бас амжилтны хүн болгоны нэг тийм жоохон буруугаар ойлгодог зүйл нь юу гэдэг вэ гэхээр сууд ухаантан байх юм бол шууд амжилтанд хүрнэ гэсэн тиймэрхүү ойлголт байгаад байдаг шүү дээ. Гэхдээ манай ном яг нэг хүний жишээг авчирсан. Нэг нэрийг марцсан. Queensland. Тийм, Queensland гээд энэ хүн нь яасан хүн байсан бэ гэхээр IQ-г нь үзэхэд 195-210 хооронд. Тийм, энэ бол бүр ингээд Einstein-аас илүү ухаантай тиймэрхүү сууд ухаантай хүн байгаа. Дундаж хүний IQ бол 100 байдаг. Тийм. Тэгээд яасан бэ гэхээр тэгээд юу бодож исэн бэ гэхээр за энэ хүний IQ амар өндөр юм чинь энэ хүн амар амжилтанд хүрнэ гэсэн чинь үнэн хэрэгтээ амьдрал өөрт нь ингээд жоохон дунд хурууг үзсэн. Яг ингээд ерөөсөө нөгөө нэг Bill Gates, Beatles маань ингээд ирсэн тэр боломжууд нь энэ хүний амьдрал үнэхээр ирээгүй. Эсэргээрээ байсан. Тийм, эсэргээрээ байсан. Тэгээ эцээдд яг ингээд одоо энэ хүн юу хийж явж байгаа гэхээр ингээд нэг юм морины зүчээ-мүчээний нэг тийм ажиллаж байгаа хүн. Тэгээд өөрөө ингээд амар их мэдлэгтэй, амар их юм олж мэдмээрсэн ч гэсэн тэр ингээд боломж нь олдоогүй. Тэгээд өөрөө яг их мэдлэгтэй хүн ч гэсэн тэрийг ингээд батлах зүйл нь өөрт нь байгаагүй болохоор өөрийнх нь хийсэн ажлууд нь ямар ч тийм даацтай байгаагүй гэд. Тэгээ бас өөр нэг судлаач ингээд баахан хүүхдүүд дээр хамгийн гоц ухаантай хүүхдүүдийг судлаад тэгээ тэр хүүхдүүд нь үнэхээр амар Америкийг толгойлох тиймэрхүү мундаг хүмүүс болно гэж бодож үзсэн чинь үнийн эрэхтэй IQ бол ингээд тэр хүний амжилтыг тодорхойлох цорын ганц зүйл биш юм аа. Тэгээ тэр аз завшаан хөдөлмөр гэд тэр хувь хүний хүмүүжил за бүр дараагийн бүлэмрүүд рүү орох юм бол соёл, угсаа гэд энэ бүх юмнууд нь энэ хүнийг ингээд монголоор юу гэлээ аутлаа юу гэж чинь цойлогч болоход амар том нөлөөтэй байдаг гэдгийг ер нь бол амар харуулсан юм санагцсан. За одоо зур дуртай бүлгүүд дээр явчихё. Тийм, Queensland-ын дээр ярих юм зөндөө байгаа юм байна яг. Олон талаас нь нөгөө Oppenheimer, Queensland-ын хоёрыг ингэж ирсэн байсан шүү дээ. Тийм, Oppenheimer болохоор бас өндөр IQ-тэй мундаг ухаантай хүн. Тийм, нөгөө атомын нөгөө нэг бөмбөгийг зохион байгуулсан хүн. Нөгөө Hiroshima, Nagasaki хоёр дээр ингээд бичсэн үний. Үсгэн байгаа л гэж. Тийм. Тэгээд энэ хоёр хүн хоёулаа ухаантай ч гэсэндээ юу Oppenheimer-т юу байсан бэ гэхээр юм practical intelligence гэж байгаа. Монголоор тийм сэргэлэн байдаг. Ер нь бол EQ л гэж ойлгосон шүү дээ. EQ-г юу болохыг мэдэхгүй бол манай 5 дугаар дуурайг сонсоорой. Тийм яг EQ гэдэг нь тийм тэр дугаарыг сонсоод ойлгочоо. Тэгээ буцаа хөрөдөр. Тэгээ Oppenheimer болохоор тийм одоо яриа сайтай. Тэгээ хүн юмыг нэг дээгүүр доор хойцолтой болцдог. Жишээ нь кинон дээр нас гардаг штэ. Нэг сурж байхдаа нэг дээдлийнхаа үеийн нөгөө tutor багш. Тийм сурагч багш нөгөө алимаар хорлох гэдэг. Тийм хордуулах гэж завдсан. Тэгээ тэрэнд баригдаад тэгээ тэнсэнгээр ингээд сулагдаад гарч исэн. Тэгээ Queensland-ийн хувьд болохоор цаа чин бас мундаг SAT-гийн баг бүх бүрэн оноог нь авч маваад тэгээ амар ядуу амьдралтай ч гэсэн өөрөө бүтэн тэтгэлэг аваад нэг өөрөө мужийнхаа сурвалд орсон.
Тэгээд нэг юм семестр болгонд нэг юм бичиг цаашны ажил хийдэж штэ. Одоо санхүүгийн тийм тайлан дээр нь ингээд ээж нь гаюусаа зурх хэрэгтэй басна тэрийг ээж нь мартцсан. Тэгээд тэтгэлгийн маань хөө алдцсан. Тэгээд цаашаа ерөөсөө ингээд араас нь гүйжөө би миний тэтгэлгийн гэж яваагүй тэгэл бууж өгөөд ингээд дахиад өөр ажил хийгээд өөр сургуульд ороод тэгсэн чинь нэг машины нэвтрээд тэгээ за энэ сургууль ер нь бүтэхгүй юм байна бэлээ гэд гараад ер нь тийм сэргэлэн ухаан тийм EQ бол Кристланганд дутсан болохоор яг цойлогч болж чадаагүй. Тий. Тэгээ IQ-гийн тухай ярихад тэгээ дундаж хүний IQ бол 100 байдаг. Тэгээд 130-аас дээшээ байх юм бол ер нь нэлээд ухаантай тийм гоц ухаантай genius гэж ярьдэн шүү дээ. Тийм хүмүүс болдог. Гэхдээ яг 120-аас тийм нэг threshold буюу ингээд тодорхой хэмжээний тийм одоо IQ-гийн хэмжээнд хүрчгээр тэгээ тэрнээс хэр дээшээ байна гэдэг хамаагүй болчихдог. Хамаагүй. Эсрэгээр нөгөө EQ гэдэг юм нь хамаатай болж эхэлдэг. Тэгээ одоо 130-тай хүн 130 IQ-тай хүн 180 IQ-тай хүн хоёрын Нобелийн шагнал авах магадлал нь бол бараг л адилхан. Тэгээ бусад юмнууд нь нөлөөлж эхэлдэг байгаа. Сонирхолтой жишээсэн. За. Тэгээд ямар нэгэн зүйлд 10,000 цаг байна уу одоо ер нь бол олон цагаа зарцуулаад мундаг болъё гэж бодож байгаа бол тэр нь юм утга учиртай ажил байх хэвээр. Тэгээ ер нь дургуй юмдаа олон цаг зарцуулна гэдэг чинь тэгэл ер нь тийм шоронд байгаатай адилхан гэж бичсэн байсан. Тэгээ бас ямар нэгэн зүйл бас олон цаг зарцуулахын тулд чамд боломж байх хэрэгтэй. Одоо хэрвээ Билл Гейтс амар ядуу амьдралтай одоо гад хажуугаар нь юм цагийн ажил хийх хэрэгтэй. Эсвэл тийм олон дүү мөнөртэй байсан бол юу 10,000 цаг зарцуулах. Тэгэхээр олон боломжуудыг бас атгаад зүгээр суухгүйгээр үний шүү үнэ. Тийм. Тэгээ бас нөгөө нэг Билл Гейтс дээр дахиад нөгөө нэг ихний бүлүүн дээр нэг гарсан юм санаанд орлоо. Билл Гейтс нь өөрөө хэдэн он төрсэн бэ гэсэн чинь 1950 онд 55 он төрсэн байсан. Тэгээ өнгөт нь тэр үеийн ингээд тэр бомбны ингээд ихэнх ингээд хүмүүс нь өөртөө яг ижлэхэн үед төрсэн байсан. Тэгээ 1950 онд юу болсон бэ гэхлээр тэр технологийн ингээд юу ингээд 1950 онд төрсэн хүмүүс нь нөгөө 1980 онд жишээлбэл 70 онд гарч ирсэн тэр технологийн ингээ хөгжлийн ингээд боломжийг атгах чадах төгс үед нь төрсэн хүмүүс байдаг гэд. Тэгээ тэрний өмнөх 90 үе буюу яг ингээд дайн эхлэхээс өмнө лөө. Яг дайн эхлэхээс өмнө яг ингээд ажилд ороогүй яг дүнгэж ажилд орж исэн хүмүүс нь болохоор яг ингээд алдах юмгүй дайндаа орчоод тэгээ дайнаасаа гараад амьдралаа шинээр эхлэхэд юу ч алдаагүй хүмүүс байдаг гэсэн гэд. Тэгээ энэ хүмүүс болохоор демографаараа ингээд амжилтанд илүү өндөр хүрдэг хүмүүс байдаг гэхээр яг хоо бидний одоо энэс нэг амар сурч чадах зүйл байхгүй л тийм. Гэтэ яг хоо зүгээр ингээд бодоход те ингээд тодорхой ингээд зарим хүмүүс нь яагаад амжилтанд хүрдэг вэ гэхээр ингээд ер нь амар олон юм орд шүү. Төрсөн өдөр, төрсөн жил ямар боломжууд өөрт нь ирсэн гэд энэ бүх юм хамаардаг болохоор ингээд яг хоо энэ санаанаас ямар мессеж авч болох юм бэ гэхээр өөрийгөө битгий Билл Гейтстэй харьцуулаарай. Тийм, тэр айгүй том юм. Одоо ингээд тийм олон жишээ түүхүүд байдаг шүү дээ. Би ингээд оюутан бахтай юм санаа орж ирэл, юм баг бүрдүүлээл, хөрөнгө оруулалт аваад тэгэл би ингээд саятан болцсон. Тийм, амар амархан байсан. Тийм түүхүүд бол угаасаа дуусгар болсон баг. Тийм. Стив Джобс бас яг 55 онд төрсэн байлээ Билл Гейтстэй. Бүгдээрээ амар төстэй person байсан. Тийм. Google-ийн юу хүмүүс ч гэсэн Larry Mary ч гэсэн тийм person гэж гарч ирсэн. Тийм. Гэхдээ бас яг нөгөө цаг хугацааны таймингийн тухай ярьж байгаа шүү дээ. Тэрэн дээр бас яг цөөхөн хүүхдүүд төрсэн жилд төрсэн байвал чи азтай гэсэн санаа гаргаж ирсэн. Одоо жишээ нь 2003 он төрсэн хүүхдүүд айгүй олон байгаа. Гэтэ дайны үед цөөхөн хүмүүс хүүхдүүдийг төрүүлж исэн. Тэр үеийнхэн яах вэ гэхээр хичээлд орлоо, сургуультанд цөөх хүүхдүүдтэй олон багш нартай арай сайн боловсрол авна. Одоо өвдлөө эмнэлэгт очлоо цөөхөн хүүхдүүд байгаа болохоор арай сайн эмчилгээ авна гэх мэт. Тийм, ер нь тайминг айгүй чухал юм билээ. Одоо өөр дээрээ бодоод үзэхээр бас би ингээд 12 дугаар ангид байхдаа за computer science амар юм байна. Ийм компьютерийн шинжлэх ухаан. Тийм, программын
тийм программер болвол айгүй юм ажил олдох юм бэ, цалин өндөр юм бэ гэж сонгосон чинь би бол элэгэд оройтсан байсан. Одоо ингээд жил болгоо ингээд хэдэн зуун хүүхдүүд computer science сурах гад ирдэг. Тэгэнгүүт нөгөө нэг ажлын байр нь ингээд аль хэдийн дүүрсэн. Ингээд зүгээр ганц дадлагны олох гэж ингээд хэдэн зуун хүүхэд нэг ганцхан дадлагны ажил дээр өрсөлдөж байгаа. Тэгээ тэр нь ингээд хүмүүс нь хамгийн сайн хүнийг сонгодог гэвэл үгүй тэрийг аз. Яг тийм аз шүү. За. Баг цаг хугацаа үлдсэн юм чи ойлоо хоёр дахь хэсэг рүүгээ ер нь орчих уу дөө. Соёлын тухай ярив те. Тийм тэрний талаар ярив. Надад шууд нэг жишээ бодогдлоо. Яг зөндөө жишээнүүд байсан л та. Гэхдээ хамгийн сонирхолтой санагдсан жишээ нь яг ингээд миний яг үзэж хардаг юмтай жоохон төстэй байсан болохоор тэр сонирхолтой санагдсан. Нөгөө Korean Air-ийн талаар жишээсэн шүү дээ. За ингээ ямар жишээсэн бэ гэхээр одооний бидний ингээ мэдж байгаа мэдлэгээр бол Korean Air чинь хамгийн сайн нислэгүүдийн нэг байдаг шүү дээ. Гэхдээ үргэлж тийм байгаагүй гэдгийг энэ номыг уншаад ойлгож мэдсэн. Тэгээд өмнө ингээ 1980-ад оноос 90-ад оны тийм 80-ад оноос 90-ад онд ингээд хамгийн их ингээд осол гаргаж исэн тиймэрхүү улсуудын ингээд жагсаалтанд байсан. Тэгээд тэрнээс нь болоод нэлээд олон улсууд ингээд бүр ингээд Korean Air-ыг ингээд дамжуулж авахгүй гэсэн тиймэрхүү шалтгаан гаргаж исэн. Тэгээ энэний учир шалтгааныг олох ер нь ингээд судалж эхэлсэн гинэ. Тэгээд амар сонирхолтойгоор энэ нь ингээд соёлын амар учир шалтгаан амар байгаад исэн гинэ. Тэгээд энийг юу гэж тайлбарлах вэ гэхлээр Солонгос ингээд ер нь ингээд улс нь өөрөө ингээд амар шууд хэлэхгүйгээр би бинтгээ ойлголцдог. Одоо ингээд жишээ нь те босс нь ингээд доотлын ажиллаж байгаа хүндээ ингээд үсэж шүү гэд хэлэх юм бол нөгөө хүн нь ингээд за энэ хүн ингээд хоол идмээр байгаа юм байна гэсэн тиймэрхүү дүнэлтэнд хүрээ тэнгуут нь тэгвэл хоёулаа тийшээ орох уу гэд тэгж байгаа нь ингээд би таныг даая хамт орё гэд тэнгуут нь босс нь ингээд урдаас нь ингээд яахан ингээд өнгөт нь ингээд тэрнгээр юу илэрхийлэх гэж байгаа гэхээр чи надаас дахиад нэг асуучих гэх юм бол би яг зөвшөөрлөө гэх өнгөт нь нөгөөх нь ингээд үгүй би ингээд таныг заавал ингээд хоёулаа заавал хоолнд орё л та гэх юм бол нөгөө Солонгос босс нь болохоор за ингээд нэг тэгэж нэг яриа өрнөдөг. Гэхдээ ингээд нисэх ертөнцид бас яг тэр хэлээрээ ярих гэдээсэн гээд тэгээд одоо ингээд муу цагаагаараас болоод ингээд одоо ийшээ чиглэлээ өөрчлсөн зүг юм биш үү гэсэн санааг ингээд каптанда дэвшүүлэхийг хүссэн ч гэсэн нэгт ингээд каптан өөрийнх нь дээдлийн албан тушаал байсан. Тэгээ хоёрт ингээд дээдлийн албан тушаалтай хүнтэйгээ заавал хүндлэлийн хэлээр ингээд солонгос хэл дээр харилцдаг. Одоо англи хэл дээр чинь ингээд чи гэж ярьдаг чсэн солонгос хэл дээр чинь дандаа ингээд амар хүндлэлтэй ингээд ярих гэдэг болохоор яг тэр хэллэгээ яг тэр онгоцны хэллэгт оруулсан чинь нөгөө каптан нь болохоор ингээд тийм том эрсдэл гэж хараагүй. Тэгээд ингээд нөгөө нь болохоор нэг удаа хилцнийг хангалттай гэж бодсон. Гэхдээ үнийн эрэхтэй хүний ям яригдаад тийм хүмүүсийн юу чиний тэр ингээд соёл хүндлэг. Тийм тэгэнгүүтээ энийг ингээд яаж хийцэн бэ гэхлээр ингээд нэг гадаад хүн ингээд эдний ингээд Korean Air руу оруулж ирэнгүүтээ ер нь ингээд хүмүүсийг халахгүй. Гэхдээ ингээд энэ ажил дээр болохоор ингээд соёлыг төр зүр ингээд байхгүй болгочих. Тэгээд хэдүүлээ ингээд албан ёсны англи хэлээр ингээд би бинтгээ бүгдэнтэй харьцаж эхлэе гэд. Тэгээ энэс хойш тэгээ ер нь ингээд солонгосын тэр нислэгийн ингээд ослууд ирэх багсан. Тэгээд ер нь ганцхан солонгос гэхээсээ илүү Бразил тэгээд өөрөөр улсууд Колумб, Бразил, Солонгос гэд ер нь бол хамгийн нэг тийм ингээд hierarchy буюу power distance index. Тийм power distance index гэдэг энэ юу вэ гэхээр ингээд хоёр албан тушаалын хүчний хоорондын тийм одоо надаас дээр байгаа тэр Ахмад амар хүндэлтэй харьцастай гэсэн онгоцны жолоочийг бол би ингээ хүндлээд ой наа чи ингээд юу яагаад вэ штэ бензин дуусгаад байна штэ бой гэж хэлж чадахгүй. Гэхдээ англиар бол тэгж хэлж чадна. Тийм энэ нэг сонирхолтой тэгж хэлэх ёстой хүмүүсийг авахын тулд. Тийм. За чамд энэ соёлын талаар ярьсан чинь ямар жишээ бодогдож байна? Тэг яг энэ сэдв жишээ айгу гоё эсэн. Тэгээ ер нь юм зүүн Аз улсуудыг тийм Буданы жишээсэн тэгээ нөгөө математикийн жишээнүүд байсан. Одоо Япон хэл хятад хэлэн дээр ингээд тоонуудыг ханзаар өчтдөг. Тэгээд өгнүүд нь бас одоо жишээ нь 35 гэдэг дог 35 гэхээр яг англи хүүхдүүдэд ийм 3 ширхэг 10 байгаа юм байна. Тэгээд 5-ыг нэмж байгаа юм байна гэдэг нэг шууд жоох хүүхдүүдэд ойлгогдож чадахгүй. Япон хэлнээр яадаг вэ гэхээр 3 10 5 гэсэн яг ханзан яг тэгж үчдэг. Өгнүүд нь бас зүгээр яг адилхан 3 15 гэж үчдэг.
Тэгээд ингээд Америк хүмүүс яадаг вэ гэхлээр ингээд тэр хэлсэн үгийн тоонд орчуулаад тэгээд бодож эхэлдэг бол Япон хүмүүс болохоор шууд ингээд нөгөө битсэн үгнээс нь тоогоо бодчиход ингээд ойлгомжтой байдаг гэдэг. Тэгээд ер нь Аз хүүхдүүд Америк одоо нэг тийм адилхан амархан байдлаар математик сураагүй хүүхдүүдээс илүү сайн байдаг. Тийм. Тэгээд Аз хүмүүс анханасаа ингээд илүү тоондоо сайн ч юм уу гэхээсээ илүү саяны хэлснээр ингээд те яаж ханзан бичигдэж байгаа вэ гэхээс нь хүртэл хамаарат явдаг. Гэхдээ Аз хүмүүс дээр бас нэг сонирхолтой жишээ нь нөгөө нэг будааны талбай гэсэн тэр жишээсэн шүү дээ. Тэгээд энэ нь бас ингээд соёлоос үндэслэн жишээсэн. Тэгээд яг хальт ингээд богинохноор ингээд товчлоод ярихад болохоор будааг өөрөө ингээд тариалахад амар их хөдөлмөр шаарддаг. Тэгээд энэ хөдөлмөр нь ямар хөдөлмөр вэ гэхлээр дээр үед яаж эхэлсэн бэ гэхлээр ядуу хүмүүсээс зүгээр шууд ингээд хураасан будааг нь бүгдээр ингээд авах биш. Будааг өөрөө ямар их хөдөлмөр ордгийг мэддэг болохоор ингээд одоо тариалангийнх нь эзэн нь болохоор би чамаас тэдэн хэмжээний будаа авъя. Гэтэ чи өөрөө нэмж хуримтлуулсан будаагаа өөрөө хураана гэдэг байсан. Тэгээд нөгөө хүмүүс нь будаандаа ингээд амар их анхаарад хэрэг анхаарсан хэмжээндээ нөгөө будаанд тэр хэмжээндээ гоё амттай их хэмжээнд гардаг байсан. Тэгээд тэр дээр үеийн ингээд сэтгхүүн ч гэсэн одоо хүртэл ингээд хүүхдүүдийнх нь ингээд толгоонд нь ингээд байж идэг. Ямар сэтгхүү вэ гэхлээр их хөдөлмөрлөх юм бол тэрнийх нь үр шимийг заавал амсдаг юм аа гэд. Тэгээд ингээд тэр жижигхэн тэр ханзын ялгаан дээр үүсэж байгаа тэр ингээд давуу тал тэгээд амар хөдөлмөр үнэхээр их хөдөлмөр оруулдаг тэр ингээд юмнууд нь ингээд аюу Аз хүүхдүүдийг Америк хүүхдүүдээс ч юм уу бусад хүүхдүүдээс хамаагүй тийм математикээр илүү давуу талтай болгодог гэсэн тиймэрхүү тайлбар байсан. Бас нэг жишээ нь болохоор Японд ингээд сурах өдрүүд нь амрах өдрүүдээсээ сурах өдрүүд нь Америкийн ч юм уу Монголын ч юм уу те сурах өдрүүдээс хамаагүй их байдаг. Монголд жишээ нь ингээд зуны 3 сар амарснаа өвөл нь бараг 2 сар амарчдаг те. Тэгдэг. Манайх жоохон Americanized. Тийм бүр жилийн бараг 5 сарыг амраад өнгөрүүлдэг. Тэгээ багш нар хэлдэг шүү дээ ингээд чи хоолтойгоо намаа хойлоод идсэн бэ гэдэг бол яг үнэ. Тэгээ Японд болохоор жилийн 240 өдөр сургуулийн өдөр байдаг. Тэгээд нэг өдрийн хичээл сурах цаг нь болохоор бас өглөөнөөс оройолтол. Тэгэл нэг цаг хичээл нь удаан явбал дараа нь сонгон монгон гээл тэгэж багасаа олон жил бусад улсуудын хүүхдүүдээс олон цагаар сурсан бол мэдээж илүү л. Тийм. Тэгээд бас нөгөө нэг зуны амралтын бас ямар том нөлөө нөгөө мэдлэг тавьчирдаг нэсэн шүү дээ. Тэгээ энэ нь юу вэ гэхлээр ингээд хүмүүсийг зүгээр ингээд баян дундаж тэгээд ядуу гэсэн 3 бүлгэмт хүүхдүүдийг ангилж үтсэн. Тэгээд ангилж үтсэн чинь ингээд 9 сараас 6 сар буюу яг хичээлийн ингээд жилд нь болохоор тэр хүн өмнө жилээсээ хэрэг дэвшилт үзүүлсэн байх гэхээр ер нь бол амар төстэй үзүүлэлтүүд гарч ирж байсан. Тэгтээ ингээд зуны амралтыг оруулаад ингээд мэдлэгийг харьцуулаад үзсэн чинь нөгөө нэг баян айлын хүүхдүүд нь бүр илт давмгаалаад эхэлсэн гинэ нөгөө ядуу хүүхдүүдийг. За жоохон буруу гэр бүл төссөн хүүхдүүдийгээ. Тэгээ тэрнийх нь учир шалтгаан нь болохоор баян айлын хүүхдүүд нь болохоор гэртэн зүгээр номнууд үйж идэг, аав ээж нь ингээд сургалт дугууланд явуулдаг. Тэгээд иймэрхүү тархийг хөгжүүлсэн юмыг ингээд бүтэн жил ингээд хийгээд авах юм бол энэ нь болохоор нөгөө таны хүүхдийг чинь ч юм уу те ингээд хамаагүй илүү ухаантай болгодог шүү. Тэгэхээр ер нь бол тийм ер нь их хөдөлмөрлөөрэй. Зуны амралтаараа битээ зүгээр суугаарэ. Ном уншаарай. Сонгонд яваарай. Тэгээд мөнгөгүй л тэгээд ном уншаарай. Тийм. За. Өөр юу вэ? Өөрөө. Хойлонд нэг мэдгээ 5 минут байгаа мó. За зүгээр юм дүгнэлт явцгаая. За тэгээ. Тэгээ ер нь айгу олон зүйлүүдийг бид нар удирдах чадахгүй хаана хизээ төрөх ямар гэр бүл төсөх ч юм уу ямар соёлтой улсад төрөх. Гэхдээ бид нар одоо юу хийж чадах вэ гэхээр эхлээд дуртай зүйлээ олгох. Тэр нэмэр хэцүүлтэй би ч мэдгүй. Гэхдээ хичээгээрээ. Тэгээд олсныхоо дараагаар 10,000 цаг өнөө чадхаараа олон цагийг зарцуулаад ямар нэгэн боломж олдох юм бол тэрийг шүүрч аваад чадах бүхнийг хийгээрээ. Тэгээд энэ цойлогч хүмүүс энэ боломжуудыг атгаж авсан болохоор аль хэдийн зөндөө цагийг зарцуулж чадсан болохоор юм ундаг хүмүүс болж чадсан байгаа. Тийм. Тэгээ энэ дээр нэмэхэд ингээд
Зөвөр миний бодлоор нь штэ байнга ингээд curious буюу байнга ингээд сониуч байгаарэ гэж би бол бас амар хэлмээр байна. Ингээд энэний утга учир нь юу юм? Яагаад ингээд яагаад гэсэн асуултыг хүн асуухаа болохоор яг ингээд хөвчгөө болт юм санагдаад байдаг байхгүй юу? Байнгын ингээд сониуч зангаа байгаад тэгээд тэр сониуч занг чинь чамайг хөтлөөд чамайг юун туртай дургууг чинь ингээд олж өгдөг. Тэгээд тэрийгээ олчих юм бол тэрийгээ хатгаад тийм ингээд хөдөлмөрлөөд тэгээд магадгүй амжилтанд хүрч магадгүй. Гэхдээ хүрэхгүй байлаа ч гэсэн тий өөртөө битгий ингээд буруутгацгаая. Яагаад гэвэл ингээд энэ номыг харуулснаар ингээд амар олон ингээд факторууд нөлөөлдгөө. Тэгэхээр ямар ч байсан чадхаа эзгээ. Гэхдээ ингээд үр дүнд нь битгий ингээд гутарцгаая гэж хэлмээр энэ да. Гоё лээ. Эйнштейнийг хэлсэн үг гэдэг штэ. Don't lose your holy curiosity гэд хүүхдүүд ингээд жоохносоо төрөхдөө ягаад гэсэн аюу сониуч байдаг. Том болох тусмаа тэр сониуч зангаа алдчихэдэг. Гэхдээ тэрийг бити хизээж алдаарай. Бити алдаарай. За. Тэгээд бас аль хэдийн нөгөө нэг цайлгсад болцсон амжилттай хүмүүс бас би угаасаа ингээд 0-оос эхлээл хийсээр ингээд хичээсээр агаал энд ирсэн гэхээсээ гадна би ч гэсэн азтай байсан шүү гэд хэлэх тийм тэрийгэ хүлийн зөвшөөрөөд тийм humble им даруухан бяцгаарай. За. Өнөөдрийн дугаарт хамт байсан sour cream дэд өндөө баярлалаа. Дахиад урьсан баярлалаа. Дахиад та нар угаасаа хит харах бах уу манай үнийг. Хичээл сард нэг хичээл дажгүй бахаар ер нь бол орж ирнэ гэсэн. Тэгэхээр ямар ч гэсэн. За баярлалаа. Тэгээд өнөөдөр хамт байсан үзэгчдээ ч гэсэн зөндөө баярлалаа. Тэгээд jelly байлаа. Тэгээд sour cream байлаа. За bye. За. Тэгэж цагтаа багтчих шиг л боллоо.